За сайн байцгаана уу? Өнөөдөр зөв бичих дүрмийн нэлээд түгээмэл алддаг дүрмээс тайлбарлая. За зөв бичих дүрмийг тулгуур тохиогоор эхлээд тэмдэглэе. За эвэр гიშгийг гээ үлгэрч. За 7-оор гიშиг дээгүүрэгч буюу Монгол баавар гэдэг үгэнд ордог 7 дээгүүрэгчийг тэмдэглэе. 9-оор заримдаг дээгүүрэгч буюу цоожоо засаад тушаарчих гэдэг үгэнд ордог 9 дээгүүрэгч. За цоожоо засаад тушаарчих гэдэг үгэнд ордог 9 дээгүүрэгчийг тэмдэглэе. За тэгээ энэ дээр дараах дүрмийг тайлбарлая. За гişгээр төгссөн үг, гişиг дээгүүрэгчээр төгссөн үг, зөөлний тэмдгээр төгссөн үг. За энэ дээр чих бүрмс нэмэлт байдлын дагавар. За сан син сонсон гэсэн нөхцөл баг их доод өгсөн нөхцөлийг залгаад араас нь урт гიშгээр ихсэн залгуур залгахаар гээдхгүй юм дээр. За ихэд бол гээднэ. За жишээн дээр тайлбарлая. За гişгээр төгссөн нэр сан гэдэг гişгээр төгссөн үг. Чихаа залгачаад тэгээд залгахаараа санчхаараа. Хүсний оноод гээд заавал тос өвн гişиг байгаагүй. За гişиг дэвлэгчээр төгссөн үгнээр нуруу бүтээврээ залгаж үзье. Осны заавалгүйс ингэж хэлэх юм. За зөөлний хэмжээ төгссөн үгээр жишээ авч тайлбарлая. Осныг за дараагийн тохиолдол нь заримдаг дэвлэгчээр төгссөн үгэнд дээрх дагавар мөслүүдийг залгахаар яаж ч вэ? За энэ тохиолдолд заримдаг дэвлэгч гişиггүй төр хүсэж байгаа учраас гээдхгүй. Ашчаад бодсны за дараагийн тохиолдол маань болохоор чих гэдэг дээр Т ялгуулын нөхцөл залгахаар гээхгүй гэсэн дүрм байгаа. За өмнө гээгчсэн тохиолдлууд араас нь Т ялгуулын нөхцөл залгасан тохиолдолд гээхгүй. Жишээлбэл санчхыг үчгээс за гэхэд за их шиг
ишиг дээгүүлэгч зөөлний тэмдгээр төгссөн үгэнд чих залгаад араас нь дээгүүлэгч залгахаар дээг гүйсэн. За энэ болохоор дээг тэгшийн 3 дахь тохиолдол энд гарч ирж байгаа. За жишээлбэл сан гэсэн үгэн дээр чих залгав. За тэгээд жи залгав. Самчиж заавал дээр чих залгаад тэгээд ив залгав. Чхоо. За баримт дээр чих залгаад тэгээд жи барьчихж энэ тохиолдлууд гэгдэж байгаа. За энэ ишиг дээгүүлэгч энэ зөөлөн тэмдгээр төгссөн.